Дараагийн мэдээлэл оюу толгойн гэрээтэй холбоотой сонсголыг ахлан зохион байгуулсан Улсын хурлын гишүүн Батнайрамдал Англи болон Австралийн авилгатай тэмцэх газруудад хандахаар болсон мэдээллээ. За тодруулах юм бол сонсголын үеэр оюу толгойн гэрээтэй холбоотой гэмтэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэлүүд ил болсон учраас баримт материал болоод гэрчийн мэдүүлгүүд шинжээчдийн дүгнэлтийг гадны хуулийн хэлтийн байгууллагуудад өгч шалгуулахаар болсон байна. Монголын ард түмний хууль ёсны эрх ашиг хамгаалахын тулд иймхүү тухайн улсуудын хянан шалгах чиг үүрэгт хамаарах дээрх асуудлаар бол бүрэн эрхээ хүрээнд хянан шалгалтын энэ нотлох баримтын хүрээнд цуглуулсан мэдээллийг бол энэхүү албан ёсоор хүргүүлж байгаа. За тэгэхээр энэ дээр бас сая дурдсан Англи улсын онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж байдаг. Бидний хандж байгаа онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба бол яг үндэстэн дамсан корпорациудад бос тухайн хөгжиж буй орнуудад ямар нэгэн авилгын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл ажиллагаан дээр мөрдөн байцаалд явуулдаг Английн засгийн газрын харьяа бие даасан ийм институт байгаа. Тэгэхээр монголоор бол АТГ гэсэн үг. Тэгэхээр энэхүү байгууллагад хянан шалгалт төр хороогоор их цуглуулсан 92,000 орчим хуудас мэдээлэл, сонсголоор цуглуулсан гэрчийн мэдүүлгийг энэхүү бас хүргүүлж байгаа. За Австрали улс энд бас багтаж байгаа. Яг гэх юм бол Rio Tinto компани Англи улсаас гадна Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн санхүүгийн зохицуулах хороо буюу бас зохицуулалтаа зах зээл дээр бас үйл ажиллагаа явуулж байгаа. Төв офис нь бас Австрали улсад байдаг. Австралийн хууль дүрм журмыг бас дагдаг ийм үндэстэн дамсан корпорац. Тэгэхээр Австралийн санхүүгийн зохицуулах хороо нэршил нь бол үнэт цаас хөрөнгө оруулалтын хороонд нь бас бид бүхэн энэхүү мэдээлэл албан ёсоор ингээд хүргүүлж байгаа.